Хөдөлмөртийг дэмжих арга хэмжээ хөтөлбөр ажил хайж байгаа болон ажлын үеигдэд маш чухал зорилт байдаг. Хөдөлмөртийг дэмжих сангийн мөнгөн санхүүжилтийг 2-3 дахин нэмэгдүүлэх, хөдөлмөртийн хөтөлбөр болон арга хэмжээг нийгмийн бүлгүүдийн эрт хэрэгцээ, орон нутгийн онцлогт уялдуулсан байдлаар оюун хатан хэрэгжүүлэх шинжилгээг цаашид үргэлжлүүлнэ. Мөн манай жагсаалтын бас онцлог нэг эрхэм мөн бол манай одоо Казак иргэдийн төлөөлөл манай доктор профессор Зулфгар байна. Казак иргэдийн төлөөлөл болж за мөн одоо салбарт байгаа эрдэмтэн судлаачдын төлөөлөл болж олон одоо чухал өөрчлөлтүүдийг бас хийж чадах одоо шинэ дуу хоолой болж Монгол улсад үндсэн хуулийн дагуу хүн бүхэн тэгш хэрэгтэй гэдгийг илэрхийлэл болж салбарт байгаа олон залуучуудын бас дуу хоолойг нийлүүлж чадах эрдэмтэн судлаачдын төлөөлөл болж бас жагсаалтанд одоо Зулфгар доктороо бас битсэн. Намайг Сартовтой Зулфгар гэдэг социологч мэргэжилтэй төрийн захиргааны доктор профессор, хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд. Хөдөлмөрт бол хүн амын хөгжлийн хамгийн чухал зорилтуудын нэг. Хөдөлмөрийн зах зээлийн эрх нийлүүлэлтийг оновчтой удирдах нь бас хөдөлмөртийг нэмэгдүүлэх хамгийн чухал арга зүйн нэг. Хөдөлмөрийн зах зээлийн эрх нийлүүлэлтийн 2035 хүртэлх судалгааг хийж бэлэн боллоо. Ойрын 10 жилд Монгол улсад боловсруулах үйлдвэрт 62 мянга, барилгын салбарт 60 мянган ажилтгуучин шаардлагатай. Түүнчлэн салбар болгонд шаардлагатай ажилтгуучныг тооцсон байгаа. Иймд эрх шийдвүүдэд ойрын хугацаанд боловсруулалтын тогтолцоо, түүн дотор ихтэй сургууль, политехникийн коллеж, мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төвүүд, төр сургалтуудыг хөтөлбөрийг хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулан боловсронгуй болох шинжилгээг үргэлжлүүлнэ. Ерөнхий сайдаа багаар нь дэмжи. Монгол ардын нам